Сумья яасан бэ? Тэр мацаалах болох тэр ийм ямар ч юу байхгүй юм байгааз тэгээд энэ нэг нэмсэртэн байна. Энэ хоёр чооных болох тэр шал бүр ингээд нааша гараад ирсэн байгааз энийг бүгдөө ярилцчаад одоо энэ насыг тогтоох бол зүйл чинь шүд гэж судлаач дээрээд байгаа. Бид нар харуул арга газраас яг мацаалаа үүрэн дотроос авсан. Тэгээд миний бодлоор бол энэ мацаалаа яс байж мэднэ. За өмнө нь нөгөө бид нар чон мацаалаа ингээ харьцуулсан юм толгой дээр үцгэд ингээд мацаалаа яс байж мэдэх юм аа. Тэгтээ жоохон аламцаг байж мэдхий гэж үзчихээ. Тэгтээ бид нар бол нарийн нөгөө хэмжил хийгээгүй учраас Дэги 2016 оноос хойш Мазалай баавгайг судалж байгаа залуу эрдэмтэн. Түүний нагц эгч туяа биологч мэрэгжлийг сонгоход нь нөлөөлжээ. Мазалай баавгайг хамгийн анх олон улсын анхааралд оруулж төслийн хэмжээнд оруулсан хүмүүсийн нэг бол туяа юм. Ерөнхийдөө генетикийн асуудал бол одоо их ойлгомжтой болчихлоо шүү дээ. Үнэхээр Мазалай баавгай бол бие даасан дэд зүйлийн хэмжээнд юм байна. Тий. Бидний нөгөө Юкозоно гэж яриад байгаа юм аахгүй юу. Ингээд бүр энэ камераар авсан зураг гэхэд тест айгүй гой зураг байгаа. Тэгээ энэ чинь бол одоогоороо 138 ээлтэй баавгаа бол баригдаагүй л байгаа гэж тийм сонсоогүй. Тэгээ энийгээ бид нэр тэр үед нөгөө Сомогийн хамгийн том аваргын нэрээр Юкозоно гэж нэр өгчээсэн. Юкозоно байхгүй юм байна да тий. Юкозоно одоо энэ чимгээл мэдчихэж байгаа хэрэг байгаа юу байхгүй. Энэ нар ийм андаасан том баав. Энэ хар ийм том. Жинхэнэ авар баав бай. Баян тоорой. Дэлхийн говь цөлийн экосистем судлаачид энэ нэрийг андахгүй. Улаанбаатар хотоос 1000 гаруй километр зайд байх энэ тосгон бол Алтай өөр говьд нэвтрэхийн өмнөх хамгийн сүүлчийн суурин газар. Судлаачид эндээс бензин тос, ундны усаач базааж яваад их говийг зорьдог. Одоо миний докторийн ажил болохоор ерөнхийдөө бол Мазалай байгуунд зам төрөх өвчлөлийн судалгааг нь хийн. Хэрвээ ямар нэг хамгаалал гэж бодвол хугацааны судалгаа хийхдээ доор хойж 10 жилийн судалгаа хийж ирдэр чи өөр юм гарахгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол хавар дун намар дөрөв үйлдэлт нь явал бүр л илүү сайн гэсэн үг. Бараг 33 хоног гэрээсээ хол байсан байна. Дээж нь одоо говь руу орчих шүү за. Дээж нь сүлжээ унана. Дээж нь сүлжээнд орохоор яриа заа. Энэ цэгээс зөвхөн байгаль хамгаалагч судлаачдаас өөр хүний мөр үгүй их говийн хэл эхэлдэг. Өөртөө олон нууцыг тээж байгаа бүрэн судлагдаагүй онгон зэлүүд говь. Мазалай яаж хахир хатуу айгим халуун энэ нутагт амьдарч дассан бол Мазалай бол яг энэ цөлийн экологийн ийм нөхцөлд олон мянган жил амьдарсан. Тийм учраас бол ер нь ямар ч амьтан бол яг амьдрах орчныхоо нөхцөлт тэр амьдрах орчныхоо уур амьсгал экологийн нөхцлөөс хамаарат бол яг
бие махбод юм ч өөрчлөлт орж идэг. Их говь үргэлж ангамл байсангүй. Уур амьсгал таатай, ургамлын гарт сайн, хүний нөлөөнд тархац нутаг нь хумигдаагүй. 10,000 жилийн өмнөх үед Мазалай 40 мянгуула амьдарч байсан талаар од баярын судалгаанд өгүүлсэн байна. Сайн хэлдэг чинь хатгаж байтал тэр хашуугаар гарч ирэл энэ дээр 50 ус ууж штэ тий. Сайн ингээд ажиллах хатгаж хүртэл 25 минут усанд орцоод эргээ харж штэ. Мацаалаа бас их усанд их ордог юм тийм билээ штэ тий. Одоо ингээд жоохон шалбаг байханд ороод хөвтөл тий өдрийн цагаар болвол Их говийн бүхий л амьтдад хамгийн чухал зүйл нь ус. Харин баян бүрдэд ус бий. Алтай өвөр говь буюу говийн их дархан цаазат газрын А хэсэг нь 4.6 сая га газрыг эзлэн оршдог байна. Гэвч ердөө 30 хүрэхгүй баян бүрд түүнийг дагсан жижигхэн булаг шанд тоологджээ. Ганцхан баян бүрдтэл Мазалай хавтгайгаас эхлээд олон зүйлийн амьтныг тэтгэж чадна. Баян бүрдийг хамгаалах нь Мазалайг хамгаалахын нэр юм. Мазалай ерөөсөө тэр жоохон булаг шанд тэр баян бүрдийг төсчил амьдарч байгаа. Тэр баян бүрдтэй булаг шандтай газруудын тэр ойр орчны уул хад тэр бартаат газруудаар байршаал. Тэгэл тэр баян бүрдийнхаа усаас уугаал булаг шандаас уугаал тэгэл нутгалдаг. Энэ тэнд одоо цөөхөн за нэгдээ нэг баян бүрд булаг шандууд гэдэг нэг 20 хэд 30-аад булаг шандууд. Зарим нь бол яг хуу байнгын устай, зарим нь бол яг хуу борооны усаа тижигдэг тийм булаг шандууд. Байгаль хамгаалагч судлаачдын туйлын зорилго бол энэ нутгийг унган төрхөөр нь хадгалж хойч үедээ өвлүүлэн үлдээх юм а. Энэ хүрээнд олон ажил хийгддгийг нь ус цэцгийн тоог нэмэгдүүлэх юм. Нарны өргүүрт худгийг ажилд оруулснаар их говийн гүнээс эрдэн мэт ус тусал туслаар татагдан цугларч шинэ ус цэцэг бий болно. Гүний ус хомсдолтой учраас худгийг байнгын биш өдрийн цагаар л ажиллах ухаалаг системээр тоноглдог байна. Ийм худаг алтай өвөр говьд 5 байдаг. Хүмүүс холдон явсны дараа энэ шинэ усанд говийн бүх амьтан ээлжлэн ирж ундаална. Ургамлын гарц сайн жил Мазалай хоол тэжээлээ байглаасаа олдог. Харин ихэнх үед гамтай учраас хавар ичээнээс гармагцаа хамгийн түрүүнд тэжээлийн цэг дээр ирнэ. Байгаль хамгаалагч Алтан Шагаа 2 жилийн өмнө харуул цагдаагийн баян бүрдийг шинээр нээсэн нь баяртай мэдээ болсон. Энэ баян бүрдийг түшиглэж Мазалайд шинэхэн тэжээлийн цэг тавьж өгснөөр олон талын ач холбогдол бий болж байна. Наяд оноос тэр хорголжин тэжээл тавьж гисэн энэ бол энэ цөөхөн эдэм Мазалай амьд үлдэх гол нэг дэмжлэг нь болсон байх гэж үздэг. Тэгээ сүүлийн үед би бас ингээд хараад өдөөгөр нэг судалгаагаар ингээд явж яхад тэр дотор тавьсан янз бүрийн тэжээлүүд байгаа. Нэг улаан молоо өнгөтэй, ногоон өнгөтэй тэжээл. Тэгэхэд тэрний малтаж ингээд самарч гаргачаад анх тавьж өгчээсэн тэр хорголжин тэжээлийг л идээд исэн байна. Тэр их онцлогтой. Тэжээлийн цэг 20 гаруйхан, хоорондын зай хамгийн багадаа 30 орчим километр. Мазалай тэжээлийн цэгээ хэдийнэ андхаа байжээ. Тэжээлгүй байвал уурлахтаа шөргөөдөг, самардан унагадаг гин. Уудам нутаг дахь цөөн Мазалай эндэл илүүтэй тааралддаг болохоор цусаа гартал задултхан ч бий. Эр эмээрээ таарвал эвцэлдэх орон зайч тэжээлийн цэг болдог аж. Бас нөгөө маавгаанууд цуглаад ирэхээр үржлийнх нь үе бас тэнд болж байна. Тэнд нөгөө Мазалай нүд чинь бүр хаа сайгүй энэ тэнд
нөгөө үржлийнхаа өвшваагаа да хайгаа явж идэг нөгөө базаалаанууд чинь яг уу тэжээлийн цэг дээр ирж үржлийнхаа хосыг олж үржилд ордог. Ийм одоо чухал одоо гол цэг болж гисэн байна. Тэгээд ялангуяа манай мацлагч нөгөө нэг эр нь болон одоо 3-2 шахуу эр байгаа шүү дээ. Тийм тэгээд 3-1 шахуу ийм. Уг нь бол байгальтаа хүүсээ харьцаа 50-50 байх хэвээр. За тэрэн дундаа бүр ийм нь олон байвал үржил бол илүү сайн юм гэсэн. Тий. Нөгөө нэг бас нөгөө амьдралын төлөөх тэмцэл бас бага. Өрөөдийн хоорондор зодолтой ноцолтой тэгэл бие биенээ шархтуулах ч гэдэг юм уу. Иймэрхүү өрсөлдөөн бас багаснаа гэдэг чинь бас нөгөө эрсдлийн багасгаж байгаа л гэсэн. Голдвол тэнд ирэмээрээ хосолцсон ир. Тэгээ хоёр ирвэл том жижиг хоёр ирвэл хэзээч нэг дижилээс хамт зэрэг ингээ ирэхгүй. Тэнийг хөөгд өгдөг. Ийм бол хоёр ийм нэг ир энэ ирсэн тийм зургнууд байгаад байгаа. Тэр дижилийн цэгийг түшиглээд тэр усны дээд цуглуулах ажлууд хийгдсэн. Тэгэхээр одоо судалгааны одоо нэг бас гол объект болж эхэлж байна да тийм ээ. Мазаалайн тоо толгойг бодиттой баримжаалах нь хамгийн хүнд ажил байсаар ирсэн. Харин генетикч Одбаяр Мазаалайн усны дээжийн мэдээллүүдэд үндэслэж 2009-оос 2017 онуудад судалгаа хийжээ. Ингэснээр 2017 оны байдлаар 32-оос 38 бодгойлыг тоолсон. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энэ тооцооллоор өнөөдрийн байдлаар 40-оос ихгүй тоо толгой бий гэдэг. Мөн сүүлд хийгдсэн өөр нэгэн судалгаагаар 50 гаруй болж өссөн гэсэн зөрүүтэй статистикч бас гараад байгаа юм. Ингээ өөр юм байгаа юм уу? Цаашаа бол явчих шүү наачмсаа. Байгаль хамгаалагч Даваням Ингэсийн ууланд Мазаалайн ичээ илрүүлсэн нь 2019 он. Дэгийн докторийн судалгааны ажилд туслахын тулд Ингэсийн ууланд дагуулan явж байна. Мазаалай амаргүй бэрх газар ичдэг учраас энэ удаа жаахан төөрөх янзтай. Энийг бүр ордгих байсан юм. Тэнд бид нар бол одоо яг энэ ус цэгүүдээр яваад л ингээд камер тавьчихал ингээд байгаа. Тэрнээс цаашаа машин явах боломжгүй. Тийм маш өргөө одом дутдаг шүү дээ. Гоё их тархаад. Тэгээд нэг зэгд машин урах газар нь машинаа тавьчихаа цаашаа 10-15 км газар алдчихж тэр ичээн дээр очиад. Тэгвэл энэ одоо зүүн урагшаа харсан чиглэлтэй ийм хөмөг хадны дор тэгэл тэр ойр хавийнх нь орхомлын үндсэн самардаж авчирт ингээд тавиад шовооны уур шиг юм хонхорхоо юм ийгээд тэгээд тэр дотор ицсэн. Тийм л гэдэг юм лээ. 2019 оноос хойш автомат камерыг тогтмол шалгасан ч Мазаалай энд дахиж ирсэнгүй. Мазаалайг нэг газараа дахин ичдэггүй хэмээн судлаачдын ярьдаг нь энэ бололтой. Мазаалай нэг камер ирээд үнэлж байгаа. Сонирхоод. Энэ бол би гүцэн том ир байдаг л нөө. Юу байдаг л. 22 24. Зөвтөрч. Шүлэрсэн юм тий. Энэ бараг 10% төрсөн. Ndi чигээр өртөг байна. Хичээрүү. Хэдэн сарх юм бэ? Энэ бол 3 сарын 28. Энэ бол 22 онд ичээнээсээ гарчсан болов гэж бодож шүү дээ. Тэгэхээр энэ ичээн дээр ичээг байна тий. Энэ болохоор 22 оны 3 сарын 28. Ер нь нэг нэгээрээ л ичих үү. Ер нь нэг сүргэлж амдэрдэг юм байна. Сүргэлдгөө ганцаараа явдаг. Олзоолон гэх юм тий. 93 мөн брос гарган дээр. Хоёр нь үлдвэл 100 байна. 100 амч гэж байхгүй тий. Байхгүй л дээ энэ хатуу ширүүр хамсгалтай нэгдгээр шүү дээ. Хоёрыг аваад хоёр чинь тэгээд 2 нас хүртэл байгаас эрсдэлтэй тий. Эрсдэлтэй.
Залуу байгаль хамгаалагч Сумья Базар өвлийн говийг анх удаа үзэж байна. Автомат камерыг боломж таарсан үедээ тогтмол шалгах нь байгаль хамгаалагчдын үндсэн ажлуудын нэг. Судалгаа шинжилгээний ажилдч томоохон хувь нэмэр оруулах нь бий учраас нөгөөх ичээнд мазаалай дахиж ирсэн эсхийг найдвартай шалгасаар л байна. Тэр адны тэн дээр өгч тавьчихлаа. Тийм, дүүлүүд нь зөрөг арай. Өвөл мазаалаа иччихдэгч бусад амьтад ундаассаар л байна. Харин цөөн хідэн булгашанд нь тас хөлдчихнэ. Ялангуяа хавтгай говийн экосистемд төгс зохиолдсон амьтан хэдэж тавг нь мэс цоолж хүчирдгүй учраас байгаль хамгаалагчид туслахаа мартахгүй. Говьч хэлээ хасах 37 хэм хүртэл хүйтэрдэг энтхийн өвөл амаргүй янзаараа. Ажил дараад өнөөдөртөө одоо сар 19 он жина 18 он жина. Тэрний яг сар 4 хоногийн яг давааны махтай говьд явсан байна. Энэ зөв ийм их байд юм уу? Энэ жил юм жоо. Тэр үндэс муутай л та. Тэнд гитэр байна. Тэр гитэрний дээдлэлт нэг агай агай. Аяны хаан. Тэнийг ачицгүй. Агаар гитэр байна. Дотор нь зэгч үзэр дотор нь юу вэ? Арай л итгэл шиг үзчихэд бай. Алтай өвөр говьд атас, ингэс, шарх улс, цагаан богд зэрэг өндөр уул нурууд олон. Мазаалай баавга тэргүүтээ бүхий л амьтад энэ том нурууд тэдгэрийн сайрыг дагаж амьдардаг. Гүнзгий биш юм байна. Айхтроо биш. Гэтээс ер нь их нөмөртэй байна. Энэ шиг энэ бол их жоохон задгаа аман их зад. Өдрийн хитэр тий. Тийм байна. Мацалж хийцсэн байна. Бас наа чи багаач хитэн баас байна тий. Энэ байж үйдсэн баас биш. Ийм агуутай газар. Агууны сүдэртлээ гэдэг. Бас их өндөр твтэж тий. Тэгж өндөрт. Тэр өндөрт өндрийн сайр их орж явдаг юм. Дадагс. Энтэй төлөө хоёр агууг нь цаа. Амин жижиг агаас. Тэр зүгээр яг энэ шиг юм зүгээр юу юм баас зүгээр юм хүн юм. Юу агуу. Хөвтөр ихтэй юм тий ингэст. Ингэс хөвтөр ихтэй. Яа энэ хөвтөр байгаа юм чи хичээ байгалах тий. Чээртэй өндөрт. Янгрээ оролтой тий. Тэг янгрийн хөвтөр. Янгрээ зүтэрч тий. Эсэ зуны амтдаг л халууцахаар агуул их бараад юм. Мазала янгэр зэрэгцээл ихтэж идэв шүү. Хөргөл баасан цугаа. За дэ буух уу. За буу. Болгоомжтой байна. Готлыг чи наад юу би шигтэй дуунуул тэгээд. Ингэстээр үнэхээр гайхамшигтай харагдаж байна. Үнэхээр. Бүр ингээл гов ингээл бүр бүхэлдээ харагдаж байгаа юм шиг мэдрэж байна шүү дээ. Тэгээд ядангуяа өөрийнхөө явсан газруудаар яваад явсан газруудаа хараад тэгэл очиагүй газруудаа ч гэсэн даваахаас ингэж өмчиг баримж аваад заалуулж чинь сүүлд нь өөрөө явж гисэн. Оочигтэй болчихсон гэж байна. Их говь. Төв Азийн говь цөлийн экосистемээс онгон төрхөө хадгалж үлдсэн цорын ганц газар. Эндээс манай дэлхийн хамгийн эртний түүхийг судалж болно. 250-аас 500 сая жилийн өмнө энд далай тэнгис давлгаалж үлэг гүрвлүүд ноёрхож байв. Харин 3 сая жилийн өмнөөс хуурайшилт эрчимтэй явагдаж 300-аас 400 мянган жилийн өмнө хүрэн баавгайн хэсэгхэн популяц тасарч үлдсэн нь мазаалай. Мазаалай олон мянган жилийн турш амьдарч дассан энэ л хатуу ширүүн өргөн уудам нутгаа гав ганцаар
туулан алхаж байна. Тэр бол говьд амьдрал биеийг сануулах их байгалийн хүчрхэг дуудлага. Нөгөө мацал идэвхжээлээр нөгөө амьдрах хүчний завгшлан гаргацсан байсан шүү дээ. Тэрний дүгнэлтэн дээр нь болохоор цагаан богдоос шар хулс хүртэл нэг коридор зам гарах хэрэгтэй мэнэ. Яг тэр хоёрын хооронд яг нөгөө мацал баг одоо голлох идэх ургамал нь арай нөгөө баг учраас энэ хоёрын хооронд шилжилт хөдөлгөөн хийх юм коридор зам гаргах тэр зам дагуу бас нэмэлт хичээлийн цэгээ байршуулад өгчих юм бол энэ хоёр баян бүртийн хооронд чөлөөт шилжилт хөдөлгөөн хийх боломжтой мэн. Тэгэхгүй болохоор яг нөгөө цагаан богд юу хоёрын орондоо шар ус хоёр. Тий. Нүдний гөх төмөртдөр би судалгаа шилжүүлээс өмнө 7 хоног судалгаа хийсэн юм. Тэн дээр бол яг гөх төмөрт бол яг мазалын бэлчээр л. Хаагүй газар аахгүй, бажун цаа. Тэнд явж гөх төмөртөд явж тэр мазалын хүзөвчиг олсон байхгүй. Харин тийм систем байгаламжлагч. Тэнд бол зүгээр л ингээл хөглөө босол мал явцсан шиг л ингээл нэг мазал агшааш олсон явахад юм би тий. Бид нар энэ 2015 онд богцож байгаа нэрсэн дээр барьсан нэг 4-5 настай орчим залуу байгаа. Бариад сансраа тохиолдол үзүүлсэн байхгүй. Гэсэн чинь тэр хоёр удаа тэр баруун тоороогоос баруун тишээ нэг гараад 3 хоног явж байгаа буцаж орж ирээд тэгээ баруун тоороо булаг дээр дайраад урагшаа богцоор дайраад тэгээ хөхөлсгээд тэгээ урагшаагаа ингээд хил гараад явчихад тэндээсээ яг тэнгэр уулыг чиглээд 8 хоног явсан баг. Тэгвэл сүүлд нь бид нар яг тэр 8 хонсон газрын зураг дээр ингээ харсан чинь яг булаг дээр очиж ингээ хоноод байсан баг. Тэгтэр тэр 4-5 настай тэр залуу авгаа тэгж булгийг олно гэдэг чинь мазалаа 30-40 км-ийн цаанаас ус чийний үнэрийг мэдэрдэг бас тийм зохицолгоотой энэ гэсэн тийм судалгаа байдаг юм лээ. Тэгтэр тэр амтан чи өөрөө тэр усыгаа ингээд үнэрлж явсаар 8 хоноод тэр 4600 метрийн өндөрт тэр яг мөнгө цасны захад гараад очиод тэндээ 9 онсон баг. Тэрний газар. Тэгээ бид нэр нөгөөдөг чинь тэнд аман цангацсан мөстөлөөгөөд 9 он жидээ гэдэг хоорондоо ярилцаад. Тэгээ тэр орчимдоо 3 сар байсан. Тэнгэр уулын зүүн хойдлын нам улсаар 3 сар ихтэй хийж гоод 12 өн ороод тэндээс гинт үргэсэн юм яасан 2 өдөр нэг шин яваад баруун тоороо дээр баруун талаас шал өөр газараас Монгол руу буцаад ороод ирсэн. Тэгээ орж ирээд тэр тэжээлийн савн дээр ирсэн. Тэр шинэ автомат камер зураг авахулсан байхгүй. Яг тэр 9 сарын 17-ны орж ирсэн. Тэгээ зураг авахулсан харсан ч хажууд нэг жижигхэн мацалаа осч ирэхцээд ингэ байж байхгүй. Тэгээ бид нэр нэг хятадаас бас нэг эмхтэй баавга дагуулад ороод ирж нөгөө нөхөр чи бас бид нар ганцхан мазалаа л тэгж явсныг тэрнээс хүзүүчгүй хичнээн мазалаа найсаас гарч байгааг бид нар мэдэхгүй шүү дээ. Хагас сая жилийн хугацаа олон өөрчлөлт хувирлыг туулсан ч говийн баавгай цуцалтгүй нүүдэллэн амьдарсаар л байна. Дэлхий дээр олон зүйл баавгай устж үгүй болсон ч мазаалай чухамхүү энэ л говьдо тэсч үлджээ. Яаж зэрэгээс ирээд 1 жил болсон дээр нэг буу авч гэж чек халиавар хөдөлтөж авч гэжсэн юм. Тэгэл тэрнийг үйл чоноо алдаг баатар болоо. Малаа хайвууд нөө хийхээс гарцоо жоох буудна. Тэгээ сум дуусчих нь сумаа авна. Тэр 92 онд ч бас юм ховор өсөлтөж ингэ зах зээлийн үе. Энэ хар сүлттэй чи хөөцөлтөн. Хар сүлттэй чи хөөцөлтөж байгаа ганцыг авчвал их баярлнаа. Тэгэл одоо чи амтаа харахаараа нөгөө буу ирцаалсан нэг дурдур намтын амтаа ирээжсэн гэж ингэ байгаль хамгаалчихсан зураг авийн бичлэг хийгээл тэжээлийн мазалаа тэжээлийн савн тэжээл хийгээ ус цэгийг янзлал.
явж хахад хүмүүс агалал явж хахад өөрийгөө бас ингэнэ гэж зөвлөж бодоогүй л явжсэн. Одоо тийм нэг тийм хийх юмсан, энийг ингэж юмсан гэсэн тийм нэг бодол зорилго хүсэл үү? Байгальтай би энэ говьд одоо ус хангамжийн сайжруулах гэсэн бодолтой байдаг шүү дээ. Устай л ээжүүл амттан тэгэл өснө шүү дээ. Тэ. Говийн усыг сайжруулж үл амттай. Гэтэ энэ говьд одоо ус энэ атас юм уу, энэ ингэс тийм үү? Судлаагүй газар зөндөл байгаа л да тий. Усцыг үзээг усцыг зөндөл. Наад үрч. За цайгаа чинь жолч явах уу? Тэгээ. Ямар амтай? Амтай нь. Тийм юу ч юм уу. Юу яа? Учир ч юм уу шараач юм. Жага шороо амтагдаж байна. Хөөч өссөн юм. Манай шагаал анх дээрчгээд энийг үзчихгээд тэгээд цай чанж уучгаад явсан зүгээр байлаа л гэж надад гэсэн. Фидгээ говийн нэг уудаг ус нэмэгч чинь гэж бас л дотроос ярилж л ясал. Уудаг ус аваа хавдчих байна. Хөшөөтийн булаг гэдэг байгаа шүү дээ. Бидний дижитал сав энэ төр тавьсан байгаа. Тэнд дээр үед зүгээр ингээ гол урсч идэг. Заставын цэргүүд тэр гол дээр ирж усанд ордог, сэлдэг байсан гэж идэг. Тийм сайхан устай байсан гэж. Одоо бол юу ч зарим жил бүр атчаад болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр энэ газрын гүний энэ ус булгнууд нь улам л ус нь багасаад байгаа. Хөшөөтийн булаг өндөр зэгсэн дунд нуугдан байна. Хулан хавтгай хар сүлтийг чон барьж идэх эрсдэл бий болохоор булгийн усыг ил гаргавал сайн. Газар ухаж, пленк дэвсэж, гуурс татснаар л бий болох хөв цөөрөмд говийн амьтад айх аюулгүй ундаалахаар боллоо. Сарын нөхцөлтэй. Мандаа л хутгаар хатсан тий. Шүнж орж ирсэн. Хөшөөтийн булагт шинэ хөв ус байгуулснаас хойш 40 хоногт мазаалаа ирж ундаалаагүй л байна. Харин ус нь амгалан мэлтэлзэж автомат камерт нь их говийн өөр олон зүйл амтан зураг авахулжээ. Говь хүүтрэх янзтай. Говийн нөмөртөө мазаалайн судалгааг үргэлжлүүлж байх зур Улаанбаатар хотод таагүй сэдэв маргаан дагуулж байлаа. Ажиглалтын нүхэн гэртээ буудаллах хүртэл тэд ийм мэдээ сонсно гэж төсөөлсөнгүй. Багван бэлчээрийн бүс нь тархацын бүсний нь байж байна. Ногоон бүс. Тэгэхээр та бүхэн харж байгаа өнөөдөр мазаад хавтгаан багван амьдрах чухал орчин мазаад бас ингэ байж байна. Яг энэ манай хил дагуу. За мөн дээрэс нь хавтгаан танхацлыг бид бас энэ харуулсан байж байна. Энэ коммент. Тийм үү? Тэгэхээр ингээд харахад наран систем бонд руу говьтаагаас баян онгор говьлтой хөгжихгүй шүү. Энэ зам өнөөдөр их говийн дахин цаас хадрын А бүс.
Энэ яг дундуур зурж байгааг харж байгаа бох энэ. Эдгээр бас нэг юм тайлбар өгöll яа л да. Энэ ямар нэгэн А бүсэд амьтанд хохирлгүй гэж. Тэгвэл өнөөдөр бид нар судлаачдын багаас бид нар өнөөдөр авсан мэдээлэлээр энэ замыг дагаад 6 булаг шанд ус цэгүүд байж байна. За хамгийн нэг ус цэг дээр нь бол жишээ нь хамгийн сүүлийн зураг авсан камер тавьсан байгаа. Тэр камер дээр 500-аас 1000 удаа энэчнээс жилд зэрлэг амжилт ирж энэ чинь ус ундаасан байгаа юм. Менежмент нь бол муу байгаа биш. Тэр 36 хүн болж бүтгэрээ ажиллаад 24 байгаль хамгаалагч ээлж ээлжээрээ ажиллаад өнөөдөр энэ хүний хөллөөс алс зайдуу тэр хүмүүсийн цаг наргүй ажлын үр дүнд бол энэ газар онгон дагшнараа ингээд бид Алтай өвөр говийн урд хилд давхцдаг наран сэвсдийн бомбыг нээх асуудал өндөрөө авсан ч Эрдэмтэд байгаль хамгааллын идэвхтэн олон нийтийн эсэргүүцлийн дүнд өдгөө намжаад байгаа юм а. Баруун тоорын Баян бүрдэд ганцаар ажиглалт хийж суугаа байгаль хамгаалагч Алтан шагын дуранд аргалын сүрэг ундаалж үзэгдэнэ. Махчин амьтдаас сэрэмжлэхийн тулд сүргийн хүчирхэг нь харуулд гарч нэн тэргүнд залуу сул дорой нэгнээ усанд оруулж байна. Эзэмшил нутагтай амьдарч тассан зэрлэг амьтны хүчирхэг зөв. Тэдний энэ зохион байгуулалт говийн хатуу ширүү нөхцөлд зүйл зүйлийн амьтан өөрсдийн зөнгөөр төвгүй амьдарснаар ирснийг баттадхан илэрхийлж байна. Олон 10 километрийн ганцаардмал аяллынхаа жимийг энэ мазаалай нодин намар шинээр байгуулсан хөшөөтийн хөв цөөрөмтөш залсан байна. Хавартаа энд камер байршуулсан эхний өдрийн орой өөрийнхөө дүрийг зориуд үзүүлээ хэмээн ирсэн гэлтэй тэр баггүй цангажээ. Их говийн хамгийн гандмал хэсэгт шинэ хөв ус байгуулагдсны эд шид энэ гэлтэй. Дандаа нэг тийм яагаад ямар учраас гэсэн тийм асуултыг тавьж ажилтдаг болохоор надад мазалаа баг бүх юм сонирхолтой. Алтай өвөр говийг ЮНЕСКОгийн эрдэмтэд бүхий ажлын хэсэг дэлхийн өвд бүртгэх боломжтой талаар өгүүлсэн байдаг. Хэрвзээ бүртгэж ихвэл их говь олон улсын хамгаалалтад орж ахиж хизээж хөндөгдөшгүй дархлагдах юм. Тийм ч учраас дэлхийд дахны анхаарлыг ирээдүйн жилүүдэд улам бүр татах өргөн уудам газар нутаг бол Алтай өвөр говь билээ. Энэ нутаг орон орны судлаачдын танин мэдэх сонирхол их дэлхийн өмнө хүлээсэн хариуцлагыг хамтд нь тээж байгаа юм. Говийн нар жахыг анх удаарал тэгэл говьд дурлаа да. Тэр нарны өнгө, нарны илч тэр болгоно намайг ингээ өөртөө амар дурлуулсан. Хангаад ч юм уу те хээр ч юм уу очихоор ерөөсөө нэг тийм энэ говьоос авж байгаа мэдрэмжээс шал өөр. Тэгэхээр миний бодлоор болохоор энэ говийн тэр одоо нөгөө байгаль болгон чинь ингээл одоо уул толгод болгоо өөрийн хэсэгтэнтэй те тэр нь арай бусдаас арай өөр юм болов. Нэг тийм надад болохоор яг тийг санагдаад тийм нэг тийм нэг гоё ингээл аав ээжийнхээ үүрт ингээд эрхлэж байгаа юм шиг нэг тийм нүглэхтэй. Таанаас л нэг тийм гой санаг дулаахан мэдрэмжтэй авдаг. Гурван жил дараалж бороо хур сайн орвол
говийн амьдрал дорхноо сэргээд ирдэгсэн хэмээн хуучны байгаль хамгаалагчид ярилцсан. 100 жилийн гандамал уур амьсгалын дүнд хар сайраар хучигдж хамгийн их цүлжсэн энэ хэсэгтж 1992 оны борооноор битүү хамхуул урагчсан байжээ. Усал байвал ургахад бэлэн ургамлын үр бороог хүлээн нуугдж байдаг нь энэ. Олон сая жилийн түүхийг илэрхийлж чадах загин ой, тоорой модод гэд ургамал амьтдын цогц нэгдэл энд нууцаа тэн амьдарсаар байна. Гандамал хийгээд өргөн уудам энэ газрыг хүний хүчээр хамгаалах гэж хагас 100 жил дархалсан нь учиртай. Эндхийн экосистем дэлхийн хэмжээний үн цэнтэй болохоор тэр. Онгон төрхөөр нь хадгалж үлдэх нь бидний дэлхийн өмнө хүлээсэн үүрэгч бас мөн. Зам гаргах гэж аягүй чухал юм биш үү те. Тий, ус юу хоёрын хооронд бас нэг өвтэйхэн замаар явчихад болж байгаа байхгүй. Одоо ингээ богц энэ харуул хардаг энэ хоёрын хооронд ингээ сумяат одоо ингээ зам гаргаа явж. Сумяаг явсан дадад чиний нэртэй зам болгоно гэдэг. Яаж яахгүй нэг явхад говьч мөр гарчих нь хоёр дээр дахиад нэг явчихар тэгэл энэ энзэг газар чинь зам болчихдог байхгүй. Байгаль хамгаалагчид хөлийн заставын цэргүүдтэй хамтарч энд мод тарьжээ. Энэхүү нүдэн булгаас Баян тоорой тосгон хүртэл даруй 320 км. Тийм болохоор энэ зулцган моддыг байн эргэж тойрч усалж ундаалаад байхын бололцоогүй юм. Гэхдээ хүний итгэл бөхөөгүй байна. Хамаагүй ихээр утгаж явбал нүдэн булаг дундрахгүй гэж эмээмэр. Гэвч тэнгэр ширхтэн эрэлхэгээр борхилжил байдаг. Энэ бол Алтай өвөр говьд өвөлдөө хөлддөггүй цорын ганц ус юм. Өвлийн говийн амьтдаж бэдэрсээр энд зорж ирдэг. Их говийн зүрхэн шигтгэ нүдэн булаг итгэл найдварыг бэлэгдэн үлдэнэ. Судлаачдын донд нэг тийм шог яриач гэх юм уу тийм мэдэхгүй. Хүн яг нэг судалж байгаа амьтантайгаа адилхан болдог гэд. Тэгээ ингээ бодохоор би чинь бас нэг мазуулаа баагууч нэг сүргийн биш нэг одоо ганцаар амьдэрдэг те. Тэгээд жоохон зожиг ааштай. Тэгэнгүүт би өөрөө яг судалж байгаа амьтантайгаа адилхан болчиход байх тань тэгэхээр. Дөрвөн улирлын үдсэглэнгээ хүчирхэг атлаа эмзэг экосистем мазаалай баавганхаа хамт дэлгэн үзүүлсэн Алтай өвөр говь ард хоцорлоо. Нэг явбал мөр, хоёр явбал зам болдог эмзэг хөрсийн нандинахта жим дагаж зугуухан урагшлна. Их говийг тэнгэр ивэж хур бороог ариун хайрлаасай. Хүмүүс өөрсдийн тав тухыг бодож тавьсан засмал замаар тэг зовиргүй давхиж явна.
Харин машины дугуйг сороод авчих мэт болдог говийн энхэл донхол хэцүү бэрх замаар Мазалай баавгайг судлах ажлын нэг хэсэг ингээд өндөрлөж байна.